Шинжлэх ухаан тань мэдхэн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд Оргил өд хамттай ураатай Оргил худалдааны төв дэмжин та бүгд төрөж байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хоёулаа хизээ рүү хааш аялах вэ? За цаг хугацааны хувьд нийтийн тооллын өмнөх 53 он гэж байгаа. Тэгэхээр очих ёстой газар маань бас л адилхан Ромын одоо цаг үед очиж байгаа. Тэгэхдээ одоо өмнө ч хоёлаа Тевтобергийн тулаан гэдэг чинь Ромын баруун хойд хязгаар нутгийн тулааныг ярьсан. Энэ удаад болохоор дорн дахин буюу Ираны газар нутагт очих гэж байгаамаа. За тэгээд өмнөх чинь нийтийн тооллын 9 он. Тэгэхээр энэ чинь нийтийн тооллын 53 он гэхээр 62 жилийн өмнө болсон тулаан байгаа нь Тевтобергээс өмнө. Тэгэхээр одоо юу нэ Ромын бүгд найрамд тулс руу очиж байгаа. Ромын ертөнц гэдээ ярих юм бол нэг тийм 3 багцлж үзэж болоод байгаа шүү дээ. Ромын Ван тулсын үе, хаан тулс ч юм уу те. Хаан тулсын үе, дараа нь Ромын бүгд найрамд тулс, тэгээ Ромын эзэнт гүрэн болж байгаа. Ингэж явсан. За тэгээд тийм үед болсон нэгэн том тулааны талаар ярих гэж байна. За сэдвийн нэр маань Ромын жанжин Красын гутам шиг төгсгөл гэж. За Крас гингүүт манайх нь ер нь Мерсер бас мэддэг улсад нь гадралж байгаа х тий. За тэгээд нийтийн тооллын өмнөх 1-р 100 гэхэд өрн зүгээс Ромын бүгд найрамдах улс, дорн зүгээс одоогийн Ираны нутгийг голлон эзэлсэн. Ираны нутаг бүрэн хамарчиж байгаа мөлий. Одоо тэр нөгөө талд Ромын бүгд найрамдах улстай байлдах гэдэг тэр улсад болохоор за Ираны нутгийг голлон эзэлсэн Ирак, Турк, Армян, Афганистаны хэсгийг эзэлсэн тийм Парфийн гүрэн одоо энэ хоёр өдөөдөөс мөргөлдөх гэж байгаа маа. Одоо энэ нэрнийхэн тухайд нэг тайлбар хэлчихье гэж бодож байна. Одоо нэг Партия гэж байгаа шүү дээ. За манай ингээд зарим их сурвалжууд дээр ч юм уу зарим төгчд болохоор Парфиан гэж яриад Парфианчууд гэх маягаар ярих гэдэг. Тэгэхээр тэр чинь артлынх нь нөхцөл байгаа даа шүү дээ. Дагуур байгаа даа шүү дээ. Тэгэхээр нэг Монголианчууд гэж ярьж байгаа юм шиг болчих гээд байгаа. Тэгэхээр би Парфчууд гэдэг юм Орос маягийн талыг нь баримтлаад ер нь ярьчих гэж бодоод байгаа нэг тийм нэрний тухайд нэг тийм тайлбар байгаа шүү. За Партия чинь өөрөө юу штэ. За Персийн эзэнт гүрэн. Яг тийм. Одоо тий Ахуйсээс Xerxes Cyrusтэй Darius-ийн дараа нөгөө Македоны Александр ч өөрөө тэр ертөнцийг эзэлсэн байсан. Тэрний дараа Персийн эзэнт гүрэн ер нь унж байгаа гэсэн үг Македоны Александрын эзлэн төрөн биел дээр. Тэгээд унсны дараа бий болсон одоо Месопотам, Перс, Усаны хаан тустай гэж ойлгож байна. За тэгээд одоо өрн дорны хоёр гигант мөргөлдөх гэж эхэлж байгаа юм да. За ер нь газар нутгийн хувьд бол зүгээр нэг дахиад нэг баримжаа авах зорилгоор хэлэхэд эн чинь юунаас Месопотамаас эхлээд Төв Аз хүртэл Киргиз өнгөртөл хэмжээний Афганистан хүрэх хэмжээний газар нутагтай гэхээр манай одоо агуу төргийн эзэнт гүрэн талтай тэнцвүүц тийм газар нутагтай. Гэхдээ энэ чинь нөгөө нэг цэвэр газар нутгаар яриад хаас илүү нөгөө үржил шимтэй гол мөрн соёл иргэншлүүд хаана байна. Тэдийн хэмжээний хүн амыг хамарч ийн гэдэг чинь бас соёл иргэншлийн чухал үзүүлэлт болж байгаа. Гэдэг утгаараа бас хүчрэх гүрэн байсан. Үнэхээр баян гүрэн байсан. Парф болол тэ. За Лукул Помпей Магнус гэсэн юм жанжид одоо нэг Каппадошиад байсан. Одоо Понтимантус гэж байсан. Понтус гэж латинараа гэлдэг те. За тэгээд Армяны эзэнт гүрэнтэй одоо байлдаж ялаад Бага Аз, Сир, Палестин нутгийг нэгтгэн авснаар одоо Евфрат мөрөнд ер нь тулаад ирсэн байсан. Ромын бүгд найрамдах улс маань. За улс төрийн хувьд Триумвират гэж байгаа. Тэр нэг три гэдэг үг байгаа. Тэр нэг одоо гурвлын засаг гэх юм уу? Тэр гурван хүн одоо албан бусаар одоо юуг энэ ч нэг тийм одоо нэг дээд парламентын дээд доод танхим гэдэг ч юм эсвэл парламент ерөнхийлөгч гэдэг ч юм уу нэг тийм тэнцвэртэй оршдог нэг хэлбэр байгаа гэсэн шүү дээ. Юуны ер нь Ромын бүх цаг үед нэг тал харилцан бие биенээ хяндаг. Тий. Нэг тал доор нэг сенатууд буюу олигархууд байдаг. Дээд талд нь одоо бүгд найрамдах улсын үед бол консулууд гэж байгаа. Эзэнт гүрний үед бол эзэн хаан гэж байгаа. Энэ ингэж тэнцвэр нь халдагдах, тэнцвэртэй байдаг. Тэгээ тэнцвэр нь алдагдах болгонд л ер нь ямар нэгэн улс орны нийгмийн улс төрийн хямрал болдог тийм цаг үед байгаа даа шүү дээ. За тэр гурвлын засаг гэдэгт бол нэгдүгээрт нь за хамгийн ойлгомжтой бидний сайн мэдэх Юли Цезар, нөгөөх нь Магнус Помпей Магнус гэдэг. За энэ бол ер нь баг бүгд найрамдах улсын үеийн хамгийн хүчрэх хамгийн агуу жанжин гэж тооцогддог.
За гурав дахь нь өнөөдөр манай нэвтрүүлгээр ярих гэж байгаа Марк Лицини Крас гэж хүн байгаад байгаа. За Марк Крас бол одоо юу? Ромын хамгийн баян хүн гэж хэлэгддэг. Юу тэр одоо эрх юугаараа эд хөрөнгөөр амар их нөлөөтэй. Дайн тулааны гавьяагаараа нөгөө хэрэг арай гүцэхгүй байгаад. Тийм одоо нэг тийм хүн Марк Крас гэж хүн байгаа. За манайхан сонсч ирсэн бол эсвэл бас ингээд цувралуудын ингээд үзчихсэн бол Марк Крас бол Спартакийн бослогыг дарсан хүн. Спартакус гэж маш гоё сериал байдаг. Тэр сериалын төгсгөлд нь яг одоо Спартакийн бослогыг Крас Жанжингээс дарж байгаа. Тэр үйл явдлаас үнэхээр гайхамшигтай. За энэ нь бол Спартак өөрөө Месчин бол трак гаралтай Месчин бол. Тэгээ тэр үед нөө Ромын эзэнт гүрэнд Месчин болын тулаан гэдэг бол хамгийн алдартай одоо спорт, зугаа цэнгэлээ те ард түмнийг сатаар болгохны хэрэгсэл болсон байсан. Гэтэл Месчин боолуудын нөө тулаан нэмэгдгийн хэрээр тэдний эрх мэдэл алдар хүнд нэртэй эд баялаг нэмэгдээд ард түмэн нөгөө улс төрчдөөс илүү тэднэрт илүү итгэх тэднийг дагалдах болсон. Тэгэхээр энэ Ромын эзэнт гүрийг баг ингээд цочроогоо хөлийг нь ганхуулсан том цуврал одоо эсэргүүцлийн тулаанууд болсон юм байгаа. Тэрийг дарсан хүн бол яхахгүй. Марк Крас. Энэ 3 дугаар боолын 3 дугаар дан гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ер нь 120 жилийн хугацаанд өнөөдөр 3 удаа боолын дан гарсан. Тэгээд хамгийн сүүлчийнх нь Спартакийн дан гэж ер нь явт юм л. За 55 онд манай эртний өмнөх 55 онд Крас Жанжин Сир мужаас 5 жил албан татварах эрх юм болсон. Сир ч одоо ер нь хамгийн л одоо эд баялаг ихтэй худалдаа нам арилж ихтэй одоо мууж байгаа шүү дээ Ромын тий. За энэ ер нь бол дорн зүх дайн хийх хөрөнгө хураанаа л гэсэн үг. Красын хувьд. Крас 7 легионтой. Тэр чинь бол за 30 мянган хүнд явган зэрэг. Энэ хүнд явган зэрэг гэдэг бол дайныг шийдвэрлэх үүрэгтэй. Тэгээ тэрүүгээрээ л ер нь Ромын гол хүч аллагын дайны машин ч ажиллаад байгаа шүү дээ. За олон мянган одоо туслах чанарын цэрэгтэй. За дээрэс нь тэрний хүү Публи гэж нэг залуу байгаа даа. Крас чи энэ үед нэг 50 гарсан байна уу да. Тэгэхээр Публи гэж бас 30-аад насны нэг жанжин байгаа. Тэр болохоор Галд Цезарын доор байлдаж маш их туршлага хөрөмтлүүлсэн. Бас их хүчрхэг тийм эрлэх зоригтой тийм залуу жижигний байсан. За тэнд Цезарын доор байлдаж байгаад эрэхтэй нэг 1000 одоо Галын морин зэрэгтэй ирсэн. За тэрэн дээр чинь нэмээд Ромын equity буюу Ромын өөрийнх нь морин зэрэг байгаа. Ингээд нэг юм 1300 морин зэрэгтэй. За тэгээ туслах чанарын зэрэгтэйгээ нийлэхлээр 40 мянга орчим зэрэгтэй. Ийм одоо армаар одоо дайн тулаан хийхээр бэлдэж байгаа. Энэ цэргийн тоог харах юм бол угаасаа парфиг арчаад өнгөрөхөөр харагдаж байгаа. За ингээд үндсэндээ Крас одоо нөгөө хоёроос мяа харагдахгүй тулд одоо дайн хийхээр болж байгаамаа. Дээрэс нь одоо Красын эзлэхээр төлөвлөж исэн тэр дорны газар нутаг бол угаасаа асар баян амар алдартай хотууд байгаад байгаа. За дээрээс нь Крас өөрөө их тийм шуналтай баян хүн чинь улам л баяжгаал боддог штэ тий. За Иерусалимын сүмийг тонсон гэж байгаа. Сирийг асар өндөр алав татвараар одоо даралж исэн гэж байгаа. За тэгээд Красын талаас хувийн амбиц ер нь бол их байгаа. Энэ нөгөө юу Цицероны нэрлэлснээр nulla causa гэдэг байгаа байхгүй юу? Одоо шалтгаангүй дан буюу одоо тэг шалтгаантай дан гэх юм. Энэ ч нэг casus belli гэж нэг чухал ойлголт байгаа шүү дээ. Дан хийх зайлшгүй шалтгаан байх хэрэгтэй тий. Тэгтэл за Галд бол ингээд угаасаа эртний өс сондонтой ингээд юунод байгаад байгаа. За Гректэй бас ингээд янз бүрийн бүр одоо хиний Эпири Ромын эзэн Хавантус үеэс эхлээд ингээд зөрчилтэй урагшаа гэх юм бол Карфагентэй байнгын зөрчилтэй. Тэгтэл Парфтай бол ер нь нөгөө нэг юутай нейтрал харилцаатай, буюу төвийг сэгсэн харилцаатай, тэг худалдаа намын харилцаатай, илч мэлч илгээд ийм тийм байдалтай байсан. Тэгтэл тэн дээр бол энэ Крас шууд тэр нутагт цөмөрч орж ийн гэдэг чинь өөрийн хувийн амбицаараа тэр улсыг арчаад гарна гэсэн дээрлэхүү маягаар одоо тийм байдал гаргаж байгаа байхгүй. За Парфийн хаан 2 дугаар Ородос гэдэг. За Ород гэж орсон. Одоо Орос школоор нэрлэх юм бол 2 дугаар Ород гэж хаан байгаа. За тэр хүн бол энэ ер нь нөгөө нэг хаан ширээний тэмцэлтэй байсан үе. Одоо Парфийн эзэнт гүрний хувьд Ород 2 дугаар Ород чи өөрөө аавыгаа алж гарч ирснээр дахиад 4 дугаар Митрад гээд одоо өөрийнхөө ах нь өнө дүүн өнө ямар ч тэрнтэйгээ хаан ширээний тэмцэлтэй тэрүүгээр нэг дөнгөж дараад авцсан. За тэгээд эхний ээлж нөгөө улс орноо төвшдгөх, за хил хязгаараа бэхжүүлэх тийм зорилготой байж хад одоо Крас тэрэн дээр орж ирэх гээд байгаа. 7 Ромын 7 легионд орж ирэх гээд байгаа. За яг энэ тулаанд оролцож байгаа жанжны хувьд Рустахам Сүрена гээд
одоо Сүрэн гэдэг овгийн тэргүүлэгч юм байна л да 30 хүрээгүй нэг тийм залуу жанжин тэр одоо овг аймаг нь бол асар тийм одоо парфизм төрөнтэй асар нэр хүндтэй. Энэ парфин нэг тухайн парфин гэлтгүй ер нь баг Ромоос баг бусад бүх иргэн тойрны улсуудын нэг онцлог нь ихэнх нь байнгын аримгүй. Тийм. Тэгэхээр нэг овг аймагт хүчтэй гэсэн үг. Нэг хаана одоо дайн тулаан болохоор одоо юунуудаа овг аймгийн захирагчтай очиж царайчилдаг. За танаагаас одоо тэдийн хэмжээний цэрэг авъя гэх. Тэр Ливай буюу одоо татаас цэрэг гэж нэрлэдэг байгаа тийм. За тэгээд за тэр тунд ингээд үндсэндээ Рустахам Сүрэнэ гэдэг тэр жанжин бол ер нь 100000 зэрэгтэй. 40,000 эсрэг 10,000 болох гэдэг шүү дээ тийм. Онцлог нь энд баг явган зэрэг байхгүй. Бүгд морин зэрэг. Бүгд морин зэрэг. За тэгээд энд нэг тийм катафракт гэдэг зэрэг орж ирж байгаа. Катафракт гэдэг нь грек хэлээр өвч хуйгт гэсэн үг. Морин битүү өвч хуйгтай. Юу нөөрэ битүү өвч хуйгтай. Одоо дээр нөгөө Мортон Баатар нэ дээрээс нэг морин жадтай урт. Тэгээ тэр бол үндсэндээ одоо дайны машин. Дээр одоо дундад зууны үед чинь нөгөө нэг хүлэгт Баатар дөвч хуйгтай болохоор мориноос унчхлаараа бос зогсож чаддгүй шүү дээ. Ер нь тиймэрхүү байдалтай гэсэн. Тэгээ тэр нь бол нэг 1000 үлдсэн 9000 нь дандаа морьт харваачд. Тийм байдалтай. Одоо тулаанд орох гээд бэлдэж байгаа. За энд тулаан болтлоо бас нэлээд юм болно. За тэгээд морьт харваачдын тэр 9000 морьт харваачд. За нэг саадаг дотор одоо хичнээн сум багт нэг 50% сум багтах юм уу? Яадын тэрийн сайн хэлж мэдэхгүй. Эднэрийн сум чинь бас нэг өөр штэ. Бид нар нэг монголчууд л ганцхан нэг эвэр нүмтай байсан юм шиг яриад байдаг. Тэгтэл зүгээр жирийн цэрэг нь одоо нэг жишээ нь Английн longbow гэдэг штэ. Урт. Одоо тэр нүмийг чи морин дээр хэрглэж болдоггүй. Тэгэхээр хэмжээгээр одоо жижиг ингээд морин дээр татаж болох хаашаа чамаагүй харж одоо харавж болох хэмжээний тийм одоо ном болвол үндсэндээ эвэр ном байхаас өөр аргагүй. Тэр чинь ингээд хоёр талаараа ээти-члэрэ богино мөртлөө юу хүч сайтай болчихдаг тий. За энд одоо тэр нөгөө тэр 50 сумтай тэгээд тэднэргээ хангасан асар олон тэмээ бүр хэдэн зуун тэмээ дөрөв сум очиж ирсэн. Тэгэхээр ер нь сумаар дарангуйлж ялна гэсэн төлөвлөгөөтэй байсан байгаа. Энэ ер нь тухайн үеийн түүхэндээ ингэж сум нөөцлж очиж ирсэн баг анхны тохиолдол гэдэг байгаа байхгүй. За энд нэг юм чухал тоглогч байгаа. Арменчууд. Арменчууд хэний талд орон тэр нь ер нь ялна л гэсэн үг. За тэгэхэд одоо Армент агуу Тигранс гэдэг хаан байсан. За тэр хаан бол Помпейд ялагдаад Ромын төшмөг улс болцсон байсан. Одоо вассал хэлбэртэй ер нь болцсон байсан гэсэн үг. За тэр одоо Тигран гэдэг хаан нас бараад хоёрдугаар Артаваст гэдэг нь одоо хүүн хаан ширэг залгамжлаад авсан байсан. Үндсэндээ Ромын төшмөг хэлбэртэй болцсон улсыг одоо өвлөж авсан гэсэн үг. За хоёрдугаар Артаваст Парфын нутаг руу Месопотамийн цөлөрхөх газраар биш Армени уулархах нутгаар өөрийнх нь нутгаар дамжиж орохыг санал болгосон гэж байна. За тэгсэн бол одоо Парфын хүчрэх морин цэрэгт одоо хүндрэлтэй уулархах газар байлдах чи хэцүү шүү дээ. За бас Ромын легионууд дээр нэмж 10,000 армен морин цэрэг армен ч бас морин цэрэгээр алдартай шүү дээ. Энэ катафракт гэдэг тэр өвч хуйгтай морин цэрэг бол армен тодорхой хэмжээгээр арай цөөн тоогорч гэсэн байгаа. За тэгээд дээрэс нь армен ч бол нөгөө морин тэрэгтэй зэрэгтэй. За тэгээд 30,000 явган цэрэг одоо энэ бол хөнгөн морин цэрэг гэсэн үг л дээ. Даавуу нөгөө нүрэ халахалдаг даавун хувцастай нэг тийм модон одоо хөнгөн модон бамба одоо нэг мод сураар ингээд ороодсон тийм бамбатай. Тийм цэргүүд байсан л гэсэн. Гэхдээ эдгээр чинь бол амар нэмэр болно шүү дээ мэдээж хэрэгтэй. За тэгсэн чинь Краст тэрэнд татгалдсан. Тэрийг нь болохоор нэг юм 3 шалтгаанаар хилж болохоор байгаа. За нэгдүгээрт Арменаар дамжуул Парфын баруун хязгаарын Селукиаг Тисифон гэсэн юм баян хотуудыг алгасаад өнгөрчих гэсэн. Би андуураагүй бол энэ Селукиаг Тисифон гэдэг нь баг юу ах шүү. Аль энэ хоёрын нэг нь ч байна уу? Хуучны Вавилоны төөрөн дээр байгуулагдсан ямар ч нэг Ефрат мөрнийг дагаж байрлаж байсан тэр баян хотуудын нэг л байгаа. Тий. За тэгээд хоёр дахь шалтгаан нь болохоор Артавастад итгээгүй. Яг тулаан болох гинт Парфын талд орчвол тэгээд аюултай гэж ер нь үзчихсэн байгаа. За 3 дугаарт өөртөө хит бардам. Крас бол угаас 40,000 зэрэгтэй гэдэг чинь яавал яан л гэсэн одоо юутай байгаа шүү дээ.
За тэгээ дээрэс нэг эн чинь бас нэг юу байгаа гэж сая гинт санагчлаа. Гилс ямар нэгэн том хотыг эзэлж тонохгүй л бол тэр 40 мянган зэргийг цалинжуулна гэдэг асуудал яригдчих эхлэв шүү дээ. За тэр дайсныг одоо дээрэс нь одоо дайсныг одоо Армен тэр гэсэн нэг тийм болсон болоо гэж жижиг улсын дэмжлэггүйгээр ялмаар байгаа байхгүй тэр чинь одоо алдар гавьяагаараа нөгөө Помпей Цезар хоёроо гүйцэх зорилготой байгаа шүү дээ. За одоо нэг хамтран ажиллагч ойлоо танилцуулчаад дараа үргэлжлүүлээд явнаа. За тэгээ. За өнөөдрийн дугаарын яг маань эрүүл хүнсээр дэлхийг дайлан нураатай Монголын үндэсний брэнд хушган ивент төрж байна. За энд нэг сонирхолтой юм болох нэ. Үзэгч сонсогчдоо сонирхуулъя. За нэг Японд тоогооч Сузуки Око гэдэг тэр хүн хоол бол ам сэтгэл биеийг баярлуулах аз жаргалын үндэсээ гэж хэлсэн юм байна. Үнэ шүү. За энэ тоогооч маань Японы одоо мэрэгжлийн тоогооч нарын 6 төрлийн зэрэгтэй саке болон загсны мастер гэсэн ховор цолтой 18 жил хүүхдийн цэцэрлэгийн гал тогоонд ажиллан эрүүл хооллолт хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гүнзгий судалгаа хийсэн хүн юм байна. За энэ хүн нь тэгээд 2017 оноос 20 оны хооронд Монгол улс дахь Японы элчин сайдын яамд ахлах тоогоочоор ажиллаж байсан юм байна. Тэгээд энэ ажиллаж авах хугацаанд монголчуудын өдөр тутмын хоол хэрэглээ, хүнс, хоол хэрэглээний олдцтэй энэ бүгдийг хараад монголчуудын хоол хүнсний соёл, амтлах хэв маяг, өдөр тутмын хүнсний хэрэглээг сонирхон судалсныхаа дараа монголчуудыг зөв хооллож урт наслаасаа гэсэн сэтгэлээр ном бичсэн юм байна. За тэр эхний ном нь Япон тоогооч Юкогийн хүнсний ногоо хоолны ном 1 2 гэсэн хоёр дэвтэртэй. Хоёр дахь нь Юкогийн амттны ном гэж ном бичсэн юм байна. За энэ хүү бүтээлдээ манай Монголд одоо өдөр тутам бид нар түгээмэл байдаг хоол хүнсний ногоо хэрхэн шинжиж сонгох, хэрхэн хадгалах, тэр хүнсний ногоонуудын эрүүл мэндийн ач тусны талаар зурагтай ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан тэр номондоо оруулсан юм байна. Түүнчлэн цагаан будааг чиглэг болон зажлууртай байдлаар хоёр өөр техникээр хэрхэн агшаах, за тэгээ амталсан будаагийг салаатны төрөл бүрийн амтлагч бэлдэх жорыг өдөр тутмын гал тогоонд хэрэглэх гэдэм хэлбэр байдлаар зөвлөгөө байдлаар төр номондоо багтаасан юм байна. Тэгээ энэхүү тоогоочийн одоо энэ номондоо багтаасан жороор тоогоочийн хушмодны самрын тосыг ашиглан гаргаж авсан шинэ жилийн үдшийн зоогт зориулсан 12 жорыг 12 сарын 15-наас эхлээд хушган брэнд маань Pine Nut Oil нэртэй одоо social Facebook-ийн хуудсанда энэ тоогоочийн номонд багтсан жоруудыг оруулах юм байна. Тэгэхээр үзэгчид сонсогчд маань шинэ жилийн баярын ширээн дээрээ үндэсний брэнд хушганы Pine Nut манай хушны самар бол ямар үнэтэй, ямар амттай гэж. Европод хушны самар хэрэг өгдөө шүү дээ. Үнэхээр амттай салаатанд ингээ бүр 5 ширхнийг цацна. Ягаад гэвэл үнэтэй ховор тансаг идэх учраас гэтэл бид нар хацтай энэ сайхан байгалийн буйн хушны самраа өдөр болгон цөмөд ясыг нь гудамжаар хүртэл явах боломжтой. Тэгээ энэ гайхалтай одоо охи болсон хушны модны самраар хийсэн гайхалтай баярын ширээн зориулсан жорыг та бүхэн Pine Nut Oil social хуудасаар 12 сарын 15-наас эхлэн жорыг нь хараад өөртөө хадгалж аваад шинэ жилээр баяраар бэлдээд гэр бүлийнхэн хайртай дотны хүмүүсээ тайлаарай гэж та бүгдэд зөвлөж байна. За баярлалаа. Бүх төрлийн самар идэж үзэхэд ер нь эцсийн дэндээ эргээд хушны самар дээрээ хамууд юм да тий. Тэгээд дээрэс нь тоогоочийн үед бас айгуу гой санагдаж байна л да нөгөө юуг хоолыг судлагдахуны хүнсийг судлагдахуны хэмжээнд авч үзээд орон нутгийн нөхцөл байдлыг тохируулаад хадгалтын тэрийг нь бодно гэдэг чинь үнэхээр мундаг байна л да. Түүнээс шүү дээ хаа байсан нөгөө Швейцарын нөгөө хөвгттэй бэлслэг олддгоо тэр юм маар нэгэд жормоор биччихвэл тэгэл зүгээр нэг фэнси гангын юм л болж харагддаг шүү дээ. Тэгээ хоёрдугаард тэр жор нөгөө орц найрлах нь энэ уур амьсгалд энэ цагт амьдарч байгаа бидний биед ямар үр нөлөөтэй вэ гэдэг нь бас тодорхойгүй шүү дээ. За ястай гоё юм байна, баярлалаа. За ингээд одоо Армени хаан 2 дугаар Артаваст гэдэг тэр залуу хаан маань Ромын талаас татгалцсан хариу хүлээж аваад сууж байтал Паршийн 2 дугаар ороод хана өөрийн биер зэрэглээд ороод ирсэн. Тэгэхээр санаа нь бол Ромтой одоо Крастай ингээд нийлж агаад юуг 2 дугаар ороод ханыг нэг удаа ялчаад үргэлжлүүлээд одоо юуны нутг руу цөмрөөд тэр чинь Арменд аюу их ашигтай болсон. За тэгээд тэгтэл нөгөө Красаас татгалцсан хариу авцаа одоо хинийхэн талд орохоо мэдэхгүй шууд нөгөө тал руу өсөрч урвч чадахгүй ингэ байжсэн чинь парфин 2 дугаар ороод таан ороод ирсэн. Тэгээд үндсэндээ орж ирэнгүүт нь бууж өгөөд тэгээд үндсэндээ одоо худ үргийн холбоотой болоод эн чинь өөрийнхөө охин дүүг парфин
хоёрдугаар ороод хааны хүүтэн гэрлүүлсэн гэдэг үлээ дээ. Тий, тэгээд нэг ураг удамтай холбоо тэгээд нэг дайн болохгүй хэмжээнд бас юу хийчихэж штэ тэ. Охиноо одоо өгчээд дайн зарлахгүй гэдэг нь л ойлгомжтой штэ тэ. Охиног дүүгээ тэгж өхөл рүү түлхэхгүй тэ. За ингээд одоо тулаан болох газар руу жагсаал Ромын жагсаад эхэлж байгаамаа. 54 оны сүүлээр Красын цэрэг Евфрат мөрнийг гаталж за энэ ч одоо түүхэндээ анхудаа гаталж байгаа. Ер нь бол гаталж хэдэн жижиг хотыг эзэлж дээрэмдээд буцаж одоо Сирд очиж өвөлжсөн гэж байгаа. За яж тэгэхээр эдгээр яасан гэсэн үг вэ? Анатолиг гараад Каппадокиг өнгөрөөд тий энэ нөгөө юуны тулаан болох гэдэг яг тэр хэсэг газар нь одоогийн Турк Сирийн яг зааг дээр байдаг. Тэр газар юм билээ. Тэгэхээр Палмира хавцал юм болгоод байна тий. Тий нөгөө Евфрат мөрний нэлээ их хавцал гэсэн үг болж таараад байгаа. Жохон дэшигээ тий. Тий хоошо баруун хоошоо тий. Евфрат мөр зүгээр баруун хойноос зүүн урагшаа чиглэсэн мөр байгаа шүү дээ тий. Тэгэд яг энэний тэгж буцаж Сирлөө очиж өвөлжсөн шалтгаан нь яг за нэгдүгээр цэргийн бэлтгэл гэж байгаа. Хоёрдугаар нөгөө Публий гэдэг хүүгээ хүлээж байгаа байхгүй. Хаа байсан одоогийн Францаас ирж шүү дээ тий. Тэрүүгээ хүлээгээд тэгээд 1 жил өвлжчихэд 1000 морин зэрэгтэй ирнэ. Тийм 1000 морин зэрэгтэй ирнэ. Дээрээс нэг өөрийнхөө залгамжлалт болгох гэж байгаа тэр публик үедээ алдаргаа бий болж өгөх гэдэг шүү дээ. Тийм байгаа. Тэгээд за энэ дээр яг нөгөө Цицерон түүхч маань юу гэж үзээд байгаа юм. Шууд нөгөө тэр ирчээрээ довтлох ёстой байтал ингээд 1 жил ингээ өвлж яваа. Тэгээд цэргийн одоо жоохон ирч буурцсан. Одоо аян дайны ирч буурцсан гэсэн нэг тийм одоо шүүмжлэл хэлт юм элэ. За тэгээд тэр дунд нөгөө өмнө нь одоо Арменийг өмнө нэг удаа дарсан жанжин болохоор Помпей Магнус. Тэр жанжинд хөтөч хийжээс нэг тийм нутгийн нэг хөтөч байт юм байна л да. Тэр хөтөч нь болохоор ингэж иймэрхүү агуулгатай юм хэлсэн гэж байгаа. Парфийн цэргүүд одоо бүжигнэж байгаа тул шуурхаа араас нь хөөж уун цувн дарж авах хэрэгтэй гэж байгаа. Энэ чинь нөгөө дотоодын дайнаа гүйц дарж амжаагүй байсан үе байгаад байгаа юм шиг байна ер нь. За тэгж зөвлөсөн. Тэгэхээр одоо цөлөрхөг нутгийн одоо гүн рүү орж хөөнө гэсэн үг байхгүй. Энд чинь одоо мөрнийхээ дагуу яваад одоо хотуудыг нийслээд тэндээ гарнизон цэргүүлдээгээ дараагийн нутгаа ингэж яваад тэгтэл тэр чинь нөгөө жижиг цэргүүдийн дарж авах гээд цөл рүү одоо шуналтаж орно гэсэн үг шүү дээ тий. За энэ хооронд одоо Сүрэна гэдэг Рустахам Сүрэна гэдэг одоо юуны Парфийн талын морин Сүрэнагийн морин цэргүүд нь холоос ажаа танда хийгээл яваад байна гэж байгаа. Тэр нэг мангахны үзүүр дээр нэг үзэгчээл те. Тэр чи одоо кино шиг юм төсөөлөл ингээл илсэн дунд нэг харагдчихсан нэг хаалттай гэдэг нь гарсан. Тий. Илсэн шуурган дунд тэр гээл ингээл харагдах нь шүү дээ. Тэ айгүй ер нь цөөнөөр харагдаад байна гэж байгаа юм л та. За өнгөн дээрээ тулгарч чадахгүй ухраад байгаа л гэж харагдаж байгаа. За тэгтэл үнэндээ болвол яг тулдахыг тэг хүссэн тэр газар руугаа ингээд чиглүүлээд байгаа байхгүй Красыг. Тэгэл нэг харуулж үзээл нэг айлт ялагдж үзэнгүүтээ буцаад ч юм уу те. За Ромын жанжид бид нар одоо арай л хитрхи задгаа газар руу яваад байна. Уул нөмрлөж явъя. Армени улсыг нөмрлөж явъя гэсэн санал гаргаад исэн. За одоо ийм одоо удаа дараалан анхааруулад исэн. Тэгэхээр нэг бас л нэг төрөний Квинтиливар жанжин одоо олон удаагийн анхааруулгыг сонсоогүй гэдэг шиг энэ дэр Крас жанжин бас хитрхи өөртөө ихтэй. Жанждынхаа тэр чинь энэ чинь Ромын хамгийн баян хүн гэхээр чинь бас л одоо захиргааны талын хүн байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр магадгүй Помпей байсан бол ингэхгүй, Цезар байсан бол ингэхгүй тий. За ингээд тулаан эхлэх боллоо. Тэгээ одоо бараг эсэргүүцэлгүй ингээд цөлийн өнрөө ингээд ямар ч ингээд эсэргүүцэлгүй яваад байгаа байхгүй. Ромын тэгэд явж исэн чинь Ромын толгойн сэргийлэх анги гинт бөөн хохирол амс зүгээрээд ирсэн. Тэгэл нэг чинь дүүлбгэр дүнсгэр байдалтай явж байгаа шүү дээ. Одоо тэгж явж байгаад нэг хот төрөндөө тэр хотын сайхан сүлмөд тэгээ сайхан гидс гарч аваад нэг сайхан архитж аваад явна та гэх юм ихтэй. Ингээ байжсэн чи гинт одоо цөлийн яг тэг дунд толгоон сэргийлэх анги нь айгүй хохирол амсцсан. Одоо бүр цус нөжүүлсэн амт чаргацсан амт төрөөд ирсэн. Тэгээ яасан гэсэн чинь гинт одоо явж байснаа Парфийн гол хүчтэй тулгарцсан гэдэг. За эндээс л одоо аюул эхэлж байгаа юм да. За ингээд Крас хорогдох хад будж байхгүй. Тийм одоо бүр цулгаа цөл дунд байлдааны бэлэн байдалд орж ийн гэж. За тэгээд ромчууд өмнө зүгт одоо сүрт за ромчуудын өмнө сүрт туг хөр намруулсан өвч хуягта катафрактад үзэгдэж эхэлж байгаа. За тэдний өөдөөс нар хурцаараа илсэн шуурга тавьж байлаа. Кино шиг л төрлөгдөж. Тий. За тэр хүчний харьцаа бол үндсэндээ 4-1. Ромчууд 4 дахин илүү хүчтэй.
За өмнө нь бол нөгөө тоогоор замбраагүй тэгээд уван цөвөн ирж байгаа ч гэсэн германчууд нь илүү хүчтэй байгаад байсан шүү дээ тий. Тэгээд энэ дээр нөгөө нэг за юу цэргийн зохион байгуулалт дээр нь тэрийг нэг хальт яриад өнгөрөх юм. За эхэндээ үндсэн байрлал авч байгаа. Үндсэн байрлал гэдэг чинь юу хүнд явган цэргүүд нь голоороо урдаа ардталт нь одоо харваач тэгээд жад хөнгөн жад шиддэг цэргүүд нөгөө хоёр талаар морин цэрэг нь байдаг. Тэгтэл эн чинь нөгөө нэг жигүүрээ яаж хамгаалд юм бэ гэхээр аль нэг тал нь одоо юу гол мөрөн эсвэл ой шогуу эсвэл хад чулуу ер нь эсвэл намаг ч юм уу явж болохооргүй газар байж тэр жигүүр хамгаалагддаг. Ер нь тэгтэл ийм бүр зав задгай газарт тэгээд бүхэлдээ 10,000 морин зэрэг байхлаар яаж тойрно шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм одоо зохион байгуулалттай одоо тийм одоо ой хөвчийн тийм хад чулуутай газрын зохион байгуулалтанд орох боломжгүй болчихж байгаа. За тэрийг крас ченж болохоор ингэ анзаараад одоо тэг дундаа хөндөй тэг дөрвөлжин квадрат байрлал авч байгаа. Одоо юуны тэр одоо тестудо гэдэг нэг юу яст мэлхий байрлал аваад бүгдээрээ том бамбаага урдаа тавиад тэгэл сарцаа гэл нөгөө бамбаануудаа ингэ хойш өргөдөн шүү дээ. Тэг яст мэлхий байрлал аваад тэгээд ингэ тэг дөрвөлжин болоод дундаа хөндөйтэй тэгээд зогсож ийн гэсэн үг. За тэгэхээр эн чи яаж өгнө гэхэл төрүүлж тогтлохгүй гэсэн үг ромын талынх. Тийм байна. За тэгвэл эдгээр чинь нөгөө нэг маш удаан ч гэсэн жагсаалаар ингээл яваалаа. Тэг ингээл нэг эн чинь нөгөө ингээл нэг алхах нэг яг хэмнэлтэйг алхахдаг штэ тий. Нэг зохион байгуулалт алдахгүй тулд тийм хэмнэлтэйгээр ингэж алхаж яваал тэгэл тэр хооронд чинь ингээл нөгөө 10,000 зэрэг морин зэрэг чинь тойрол ингээл бүчээл аимшигтай мэдрэмж бас болж эхэлж байгаа байхгүй юм чинь тий. Нөгөө өөрсдийн гэсэн яг нэг игнэний зохион байгуулалтаар бай тулдаа сурцсан. Яг энэ одоо дөрвөн хаанаас ч орж иж магадгүй ийм байрлалаар тулдаж бараг л үзээгүй байсан цаг үе л дээ. Ромын бүгд найрамд тулц гэдэг чинь харьцангуй бас эрт үе байхгүй яг байлдан дагуулын өөр олон үндэсний одоо цэргүүттэй байлдаж үзсэн тухайд нь ярихад те. За тэгээд тэд нар ингэж ааж уухан ингээ явсаар хагаад нэг жижиг горих болсон байгаа. За тэгээд Ромын жанжид нь болохоор одоо тэндээ буудалж нэг сайхан амарч аваад тэгээ өглөө ирч хүчтэй байлд яа гэсэн чинь нөгөө публигээд хүүн. За тэгээд тэн дээр дахиад ингээд алдар гавья нэр төрж шунсан ингээд жоохон юм үзээг муу эр дайнд хөөрнө гэдэг те. Тим жанжид одоо эрчимтэй эсэргүүцсээр хагаад шууд тэн дээр нөгөө баг нэг цангаа тайлж авал үргэлжлүүлээд давшгаар болсон байгаа. За горхноос ингээд холдоод явсны дараа морт харваач довтолж сум мөндөр болгосон гэдэг. За одоо наад болж ууснасаа холдсон шүү гэдэг. Тэг горхноос одоо араар нь горхноос нь таслах нь шүү дээ те. За ромчууд ингэж эвэр нумтай морин цэрэг голлсон дайсантай тулгарч үзээгүй. Тэгээд одоо яст мэлхий байрлал авцсан явж байгаа. Парфин харваач нөхсөв болгоныг онилж харуулж эхэлж байгаа. Энд чинь одоо ингээд юу одоо нэгдүгürt айгүй болон сумаар харваад тахлаа нөгөө модон бамбаанууд нь ингээд оногдоол ингээд хальт нэвтрээ ч юм уу тэгэл нь шүү дээ. Тэгэл нэг 20 морин сум ингээд ирчгүүд нөгөө бамбаач хөндөрчдөг. Дээрээс нь 50 сум буухад нэг нь л нэвтрэхэд чинь нэгнийх нь хөлийг очиж харахт болно. Тэгэнгүүт тэр нэг бамбаа буунгууд арталт нөгөө 2 3 зэрэг ил гардаг. Тийм аюултай. Одоо маш бат бөх боловч нэг л симхий гарахад цаашаа ингэ задрах аюултай тийм байрал байгаад шүү дээ. Одоо нөгөө викингүүдийн үеийнч байдаг. За тэр үеийн Английн цэргүүд гэсэн хэрэгэлдэг нөгөө шилд бол одоо Бамбай хаан. Тэр чинь ч гэсэн ер нь бол нэг сэтэрчлэрээ аюулладаг тийм байрал байгаад шүү дээ. За крас болохоор энэ дайсны сум дуусахыг хүлээж байгаа. За наад бол ч өсрэл нэгэнд нэг зэрэг нэг 30-40 сумтай байна гэдэг ч юм уу. Тэ? За тэгэхэд одоо Сүрэнач нөгөө араас нь хэдэн зуун тэмээ ачаа сум дүүрэн аваад ирсэн байгаа. Тэгээд сум дуусахгүй тэр чи одоо тулдааны нэг баримжаатай болцсон байгаа шүү дээ. За бараг л тоолж байгаа шүү дээ. За тэгэд харавлаа гэдэг ч юм уу те. За өглөө харуулж эхэлсэн бол нэг үдээс хойш нар хэвих төхөд ирэх наад бол энэ чи сум дууснаа гэсэн чинь дуустав. Тэгээ гайхаж эхэлж байгаа байхгүй. За эднэр асар их сумны нөөцтэй байна да гэд. Тэгээ нэг бамба хамаг юм хүндрээд тэр чи одоо ингээд нэгч зэрэг за цэргүүд тэн нэг мэдээж амиа алдаж байгаа. Гэхдээ баг ингээд нэг хохирол амсахгүй байсан ч гэсэн сум дуусахгүй хар гайх нэгтэй эднэр одоо хэзээ хүртэл харах юм болоо гэх те. За тэгээд крас одоо гаалын ирлэхийг зоригт 1000 мортон нэг юунаас публикийн дагуулж ирсэн те. 500 харваач 4,000 явган цэргийг салгаж публид өгч парвчуудаа тулгаруулахаар явуулж байгаа.
За тэгсэн чинь парвчууд ухрах байлдаа хийж байгаа. Энд чинь бол тал нутгийн байлдааны одоо гол онцлог. Контакт хөвөлдөө шүү дээ тал нутгийн байлдаа чи ер нь бол тий. За залуу ирч хүчтэй пробли одоо тэдний араас нэгсээр үндсэндээ хүчнээс цаад холдож тасарч эхэлж байгаа. Чи одоо ингээл бүр алаад хитааш чи ямар ховын гэл тэгээд довтолчихж байгаа шүү дээ ер нь бол тий. Эн чин одоо 1000 мөртөнтэй 500 харвачтай дээрэс нь 4000 ромын легионер гэдэг чинь яг тулгарчих юм бол тэр бүтэн 100000-ыг дийлэхэр хүч байхгүй. За нэг хамтран ажиллаж ажиллаа явчаад. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань оргил өвд хамттай ураатай оргил худалдааны төвийн тэтгэж байна. За оргил худалдааны төв маань циркээс урагшаага 100 м нарны зам дагуу оргил центро төвдөө шинэ худалдааны төвөө 12 сарын 19-нд нээлттэй хийж байгаа юм байна шинэ худалдааны төв нь. За нээлтийн өдөр ирсэн 99 499 999 үйлчлүүлэгчдээс алтан саксны азснууд тодорхой сакс дүрэн билег авах юм байна. 20,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн 70% хүртэл хямдран 50,000 төгрөгөөс дээш худалдан авалт бүхэнд гарын бэлгтэй мөн нээлтийн өдөр баримтаа үзүүлээд фэйсбүүкээр дагаж стори хийгээд 10,000 төгрөгийн ваучер авах боломжийг үйлчлүүлэгчтэй өгч байгаа юм байна. За тэгээ ирсэн хүмүүр экотор бэлгэлэх юм байна. Тэгээд оргилын 3% хөнгөлтийн картын өдөр үнэгүй бас нийлгэх боломжтой. За тэгэхээр 12 сарын 19-нд нарны зам дагуу одоо циркээс урагшаага 100 м Encanto Centro худалдааны төвд оргил худалдааны төвийн шинэ салбарын нээлтэд үзэгчид сонсогчид та бүхний хүлцэн эрхийг ураад олон бэлгийн эзэд болохыг хүсье. За баярлалаа. За одоо л аюулт гамшиг эхлэх гээл энэ тий. Одоо Сүрэнагийн энэ одоо тэр хуурамч ухралт хийдэг тэр арга бол тал нутгийн одоо хамгийн алдартай хуурамч ухралт гэж тэр хэлсэн тий. За фарвчууд гинт зүхт одоо ингээд ухарч явж ясныг гинт зүхтгаа болж намхан дов толгод илсэн манхны цаанаас хүчрэх катафрактууд довтолж эхэлсэн байна. Нөгөө өвч хоёртай. За манай үзэгчид донд одоо Ром Total War гэж тоглоом байдаг. Тэр тоглоомыг тоглолцсон бол тэр катафрактууд ямар аимшигтэй гэдгийг бол ер нь мэдчихэж байгаа. Эднэр дунд зууны хүлэг баатруудтай бараг дүүцсэн шүү. Ер нь тэр хүч одоо юуныхаа хувьд гол нь тэр чинь нөгөө тоогоор цөөн яг тэгвэл эртний цаг үед тийм одоо хүч хуйгтай цэрэг бэлтгэхэд асар их хугацаа орно, асар их материал орно, асар их одоо хөрөнгө мөнгө орно тий. А дунд зуун дээр болохоор нөгөө одоо уурхайн олборлолт одоо металл боловсруулалт нарийн дэвшилц учраас янд хүлэг баатруудын тоо одоо харьцангуй одоо нэмэгдээд явцсан. Гэхдээ эн чинь бас парф гэдэг чинь гүрэн байгаад шүү дээ. Тэгээд 1000 катафракт гаргаж ийн гэдэг чинь бол бас аюултай л байхгүй. Дунд зууны хүчнийг тийм 300 хүлэг баатар, 500 хүлэг баатартай л байдаг үстэй ер нь нөгөө жижиг өнгөр, Польш, Англи улсууд ямар ч улсууд байдیں۔ Тэ. За ариун румын төгрөл арай олон байсан болов уу да гэж санаад байна. За тийм одоо өвч үеигтэй катафрактууд довтлон ирлээ. Гал парфюм мөртний одоо ширүүн тулаан өрнж байгаа. Энэ гал үчин бол бас л дутхгүй айхтар зөрөгтэй. Одоо хамгийн шилдгийн л тэр одоо галын дутгаас Цезарийн байлтанд уултаас авчирсан байж таараа шүү дээ тий. 1000 одоо хүчрэх мөртөн одоо энэ хоорондын хүчрэх тулаан болж байгаамаа. За энд одоо галууд үнэхээр баатарлаг тулалдсан хэдий ч эцэстээ парфюм хуйг дуулах бол үнэхээр илүү байсан. За өвч үеигтэй катафрактуудыг тогтоох гэж нэг зовж байлдаж байгаа. Тэгтэл тал бүрээс нь бас харваад байгаа байхгүй тэр чинь тий. Тэгэд үнэхэр баатарлагч гэсэн нөгөө юуг моринууд нь хуйггүй. Одоо гаалын тий. Тэгэхээр чин одоо морин харуулаад юухан зэрэг өлчин гэсэн үг шүү дээ тий. За тэгээд энэ одоо хүнд хэцүү тулаанд Publi гээд Красын хүү үнэхэр бас баатарлаг тулалдсан. Тэгтээ одоо үнэхэр яах чаргагүй эцтэй ялагдсан л да. Нэг талдаа 1000 катафрактыг тулж байна. Нөгөө талд эргэн тойронд чинь тал бүрээс бүсэлчээд харвж байна те. Энэ нөгөө нэг юу гэж нэрлээд байдгийг Parthian shot одоо парфийн харва гэж нэрлээд байдаг. 360 градус харвдаг гэсэн үг. Морин дээрээ ингэж эргээд их цаашаа харвж чадна, урагшаа харвж чадна. Одоо хаашаа чамаагүй харвж чаддаг гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ бол одоо нөгөө явган харваачид ухарж явахдаа харвч чадахгүй шүү дээ тий. Хоошоо хүн чи хоошоо харж явна шүү дээ тий. Тэгтэл морио ухрах чиглэлд одоо ингээд эргэж харж тий шогшоо өгчөөд өөрөө эргэж харвдаг учраас энэ гол давуу тал нь тэр байгаад байгаа юм л энэ морин зэрэг. За энийг бол мэдээж монголчууд хамгийн сайн чаддаг гэсэн тий. Бүр хүн нэг үесээ тий. За крас одоо энэ одоо үндсэндээ публикийн тэр зэргүүд баг бүгд
хядагдаж дуусна мэдээ чирээгүй гэж байгаа байхгүй. Одоо краст те тэр чинь хамгийн түрүүнд мэдээ явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл одоо тэр мэдээ хүрэх гэж байгаа хүнийг ингээл харж унагаал гэсэн байгаа юм л. Тэгэхээр ийм их одоо сүрэл болсон тэнд одоо аюул болж байгааг краст чинь ерөөсөө мэдэхгүй байгаа. За тэгээд эцсийн мөчөд публи одоо жанжтайгаа хамт бүгдээ амиа орлсон. Тэгэхээр бүр өстө хинч үлдээгүүл дууссан байгаа. За тэгээд удалгүй одоо парвчууд одоо яг тэр хооронд чинь юу болж байгаа шүү дээ нөгөө красын талд болохоор парфюм үзүүлж байгаа дарамт суларцсан байгаа шүү дээ. Яг л публикийн талд илүү гол тулаан болоод байна те. Тэгэхээр одоо тийшээ ямар ч гэсэн тулаан болж байгаа. Тэгээд одоо миний хүү тийшээ явсан шилдэг баатруудаа шилдэг цэргүүд аваад явсан. Тэгэхээр тэнд явчихсан ялж байгаа мэн л гэж бодож байгаа крас ер нь бол. За тэгжсэн чинь одоо өөрийнхөө хүүгэл одоо эргэж ирэхийг л хүлээгээд байгаа шүү дээ. Тэгтэл хүү нь ерөөсөө эргэж ирээгүй парфюм нөгөө катафрактууд эргээд ирсэн. Нөгөө бол нь шорон төмөн мөрт харваач төрөөд ирсэн. За тэгээд яаж ирсэн бэ гэхээр публикийн толгойг жадан дэлгэх хүрээд ирсэн. За ингээл одоо ромын цэргийн сэтгэл санаа навс унж байгаа юм да. За крас жанжин өөрөө болох хүүгийнхаа толгойг одоо хараад таг хүч гатсан. Бүр тэр ямар ч команд өгөх чадваргүй болж хүнд байдалд орсон гэж тэр одоо Цицерон бичээд байгаа. За энэ дээр бас нэг том аюул одоо ялагдлыг одоо ойлгомжтой болгох одоо тулааныг эцэслэн шийдэхний хүчин зүйл нь болохоор ромчууд үндсэндээ морин зэрэг гүйлж байгаа. Тэгэхээр зүгээр тойрол бүслээл хүлээгээл харваал тэгэл нэг тал руу төрж байгаа ч юм уу тэр харавсан сумаа очиж цоглуулж авч байгаа дахиад харавсан ч юу нь болохоор болчихж байгаа байхгүй. За тэгэхээр одоо ийм байдалтай болчихлоор нөгөө катафрактууд нөгөө хүчтэй одоо мөрөг чарж гэдэг те морин зэрэгээр довтолж орж ирээ мөргөөд чинь нэг гол зохион байгуулалттай шүү дээ. Нэг дохиогоор хөдлөлөө 1000 катафракт очиж бүгд зэрэг мөрөглөө. Дахиад нэг дохиогоор зэрэг бүгд ухарлаа. Тэгэл ингээл хит ингээл довтлоод. Тэгхт олондоо нөгөө хэрэг зэргүүдийг чинь морин чадараа жаадалж ялж гин гიშгэж дэвсэж ялж гин. Тэгээ зохион байгуулалт алдсан бамбаага алдаж унасан зэргүүд чи харвуулж өгш. Энэ бүх үйл явцад сум мөндөр буусаар л байгаа. Сум мөндөр бол хизээш намжааг. За тэгээд элсэн цөл ромчуудын одоо хүүрээр дүүрч эхэлсэн. За легионрууд ядарч туйлж जैन, цангаж जैन, сандарч балмагдж जैन. Зохион байгуулалт нөгөө нэг одоо зарлиг тушаалууд хоорондоо учир замбраан олдгоо болж जैन те. За тэгтэл одоо үнэхээр л одоо ромын дайны машин болсон легионууд туйлын сахилга баттай учраас одоо бөөнөрөө энэ мастер аут гэж нэрлэдэг дээ. Одоо зохион байгуулалтаа алдчих юм бол бөөнөрөө хэд тоогоор илүү байсан ч хамаагүй бөөнөрөө ингэж ухарч цугтаж амиа бодож эхэлдэг ер нь ямар ч тулаан. Тэгэхэд эднэр бол хараахан тийхгүй байгаа. Үнэхээр одоо цөөхөлөө үлдэж байна. Яг энэ үед бол баг одоо 40,000-аас ч 20,000 хүүцсэн байгаа байхгүй. Таална. За ингээ орой боллоо тулаан төр намжихад ромчууд замбраагүй байдлаар одоо ухарч эхэлсэн. За нэг чинь нөгөө нэг айсандаа зүхтаад байгаа биш. Зарлигууд хоорондоо зөрчилдөд нэг нь хөрөхгүй ч юм уу тэр оронд андуурлын дүрл гардаг ч юм уу тийм болохоор янз бүрийн замбраагүй болоод энэ тэн жижиг тасарч эхэлсэн. Тэрийг бол сайхан нэг одоо катафрактор нэг довтлогоогоор хүү татсан шүү дээ. За тэгээд өглөө нь одоо парвчууд одоо өчигдөржингөө бол тулаан болсон тэр каррах гэж орсоор каррах гэдэг байгаа. Каррай гэж одоо юу латин болон англиар нэрлэдэг байгаа. Одоогийн бол харраан гэдэг нэг тийм жижиг хот байт юм билэ. Municipality гэдэг ч одоо юу юм. Нэг тийм хотыг тойрсон нэг тосгол мосгодыг нийлүүлсэн нэг хэсэг район газрыг хэлээд байгаа шүү дээ. Туркийн Сирийн хилийн зааг дээр Турк талдаа байдаг нэг тийм газар юм билэ. За тэгээд бараг 40,000 гаруйгаар тоологдож байсан ромчуудаас ердөө 10,000 ухарч чадсан гэж байгаа. 20,000 өгсөн үлдсэн 5,000 одоо 5,000 энэ тийм жижигээрээ одоо үндсэн хүчнээсээ тасраад оллогдсон тийм байдалтай болсон гэдэг. За өглөө нь тэр тулаан болсон тэр каррах гэдэг газар парвчууд эргэж ирэхэд тэнд 4,000 ром зэрэг хүүрээсэн. Йоо бишээ. Хүүр биш шүү. 4,000 шархтан байсан. Бүх шархтанд хаяа явсан. За тэгээд одоо үндсэндээ ялалт парфюм талд ингээ баг ирчиж чинь гэсэн үг. За энэ хооронд чинь сүрэнэ илчилгээж байгаа. Одоо маргааш өглөө нэ. За Евфрот мөрнөөс зүүн тийшх бүх газрыг буцаан өгвөл одоо нэг баахан жижиг хотуудыг эзэлсэн гэсэн шүү дээ. За тэр бүх газрыг буцаан өгвөл ромчуудыг Сирил аюулгүй оруулнаа гэж хэлсэн. Нэг үлдсэн 10,000 цэргийг нэ.
Крас энийг өрөх гэж бодож байсан боловч цэргийн ааш авир үнэхээр дийлдэхгүй болсон байсан. Бид тэр одоо цааш дахиж эднэртэй тулдаж чадахгүй тий. Одоо хамаг одоо тэр энэ Ромын цэрэг чинь бас нэг ах дүүс хамт явж гэн эцэг хүү хоёр хамт явж гэн. Тэгэл эднэр чи бүгд тэр ингээд анд нөхөд болцоодсон байна. Тэгээ тэр хүмүүс ингээд алдсан болохоор чинь дахиж энэ шиг тулаанд орно гэж төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр за наад бол ч одоо гэрэг хэлцэр хий гэж тэрэнд нь ор гэж одоо хүчээр шаардж эхлэв шүү дээ тий. За тэгээд одоо тэгж шаардаад байсан учраас Крас зөвшөөрөөд маргааш нь тэр хоёр талын төлөөлөгчөд хоёр хүрээний гол дуулж гин гэж байгаа. За тэнд яг юу болсон талаар ингээд их сурвалжууд ингээд янз янзаар бичээд идэг. За тэгвэл үндсэндээ бол тэр одоо хилцэр үеэр одоо ширүү маргаан өрнөд одоо тэр төлөөлөгчд хоорондоо тулалдаад байлдаа тэнд одоо нэг жижиг нэг 50 70-80 цэргийн хооронд ч юм уу тулаан болно шүү дээ. Төлөөлөгчдөд шилдэг цэргүүд нь ингээд очсон байгаа тий. За ингээд энэ яг энэ дээр бол Крас алагдсан. Сүрэнэ Красын толгойг тасч аваад амааран хайлсан алт цутгаад тэрнийг гайхуулж бүр жүжиг төрөл ашигласан гэж байгаа. Энэ хор нэг 2 дугаар ороод таан чинь нэг Армени Артавасттай одоо тийм грек мэгийн жүжиг мүжиг үзээд тийм одоо нэлээд грекчсэн цаг үе шүү дээ нөгөө нэг Александриас хойш чинь тэр нэг хэсэг нутаг нэлээд грекчсэн шүү дээ тий. Тэр үед ч одоо ингээд Армен тийм ах задгаа театр жүжиг үздэг болсон байсан юм байна л да. Тэгээ байж хат тэнд Красын алт цуцт одоо нэг чи одоо яас их шуналтай юм аа энэ алтаа авал гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Амарчин гаралт хийгээд өгөө энэ алтыг чинь тий. Тэгээ хайлсан алт цутгаа тэр жүжиг мүжиг дээр аваач ашигласан гэж байгаа юм. Тэгээ одоо Ромын Триврат буюу шилдэг 3 хүний нэг нь одоо тийм гутамшигт байдалд орсон гэж. За тэгээд хохирол тооцох юм бол Ромын түрүүн хэлсэн Ромын 40,000 зэрэгс 20,000 алагдсан 10,000 олзлогдсон Фарфын талын хохирол 1000 ч хүрэв. Тэгэхээр одоо үнэхээр одоо тохиромжгүй газар тулдсан байна. Хэтэрхий бардан байсан байна. Дайснаг үд тооцоолог байсан байна. Дээрээс нь 2 дугаар ороод гээ тэр хан үнэхээр одоо дотоодын цаг үе үнэхээр ороо бусгай байсан ч гэсэн томоохон хүч бүрдүүлж чадсан байна л да тий. Ромчууд 40,000 тооцогдоод байгаа болохоос биш энэ шиг чанартай 10,000 зэрэг цуглуулах ч амар биш байхгүй тий. Одоо Будикагийн бослого чинь 12,000 эсрэг 70,000 төр гэж орч ирдэг үлээ тий. Тэгэхэд тэр 70,000 бол үнэхээр зэрэг зэвсгийн үед юу үнэхээр чанарын хувьд бол 7,000 төгрөхүүг юу л гэхээр байсан байхгүй тий. За тэгээд тулааны дараа юу болсон бэ гэхээр Ромын хүчрхэг гурвлын нэг нь одоо байхгүй болсон. Тэнгүүд энэ нөгөө нэг гурвал ягаад Триврат буюу улс төрийн гурван тэргүүлэгч байсан бэ гэхээр нөгөө нэг check and balance гэдэг чтэй. Харилцан нэгнийхээ хүчийг тэнцвэржүүлээд байсан. Тэгэд энэ дээр Крас өгснээс болж үндсэндээ Юли Цезар хоёрын хооронд Юли Цезар Помпей хоёрын хооронд дайн гарсан. Тэгэж юу нэгзээд идэм байлээ төвөгчд. Тэгээд Цезар улмаар бүгдэн дээр нь тулсыг өөрийгөө хэмжээш өрхөд хаанаар хөргөмжлөөд өрн болгож байгаа шүү тий. Тэгээд ер нь эндээс одоо Ромын эзэнт гүрэн бий болох одоо Цезар өөрөө байгуулж чадаагүй ч гэсэн дараа нь Октавиан Август хаан болж одоо эзэнт гүрнийг байгуулах үндэс тавьчихж байгаа шүү тий. За энэ тэгтээ нөгөө нэг юу яасан? Парвчууд цаашаа ерөөсөө давшиж чадаагүй. Ягаад гэвэл 10,000 эдгээр чинь 40,000 байж байгаа цөлд хэд болцсон. Ямар нэгэн хот хамгаалахад Ромын 3,000 зэрэг хангалттай л байдаг байхгүй. Тий. Тэгээ очиад нөгөө сэрийн газар нутгийг ямар ч асуудалгүй хамгаалцсан. За тэгээд Парфын талд юу болсон бэ гэхлээр эднэр бас үнэхээр ялтаа бол ашиглаж чадаагүй. 2 дугаар ороод хаан одоо хожим нөгөө Сүрена гэж жанжин биш үү? Саяны одоо Тулааны гол баатар 30 хүрээгүй тэр жанжныг одоо 15 шээ. Энэ юу юм бэ? Тэр жанжныг болохоор бас нэг удаагүй өөрийнх нь сүргчин занал хэлж ин одоо төрийн эргэлт хийх магадaltaй гэж үзээд хэрэгт оруулаад цаазар авцсан. Нөгөө яг Армени шиг юм болсон гоо. Тийм болсон байгаа. За тэгээ 15 жилийн дараа ороодын хүүн яг тэр өдөр одоо Тулаан яг тэр Марк Красын алагдсан өдөр яг 15 жилийн дараа ороодын хүүн алагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм түүхийн хоржоо юм байна шүү дээ. Повли алагдсан Повлигээд Марк Красын хүүн алагдсан, Марк Крас өөрөө алагдсан. За тэгээд хүүн хүнд алагдсан байх гэхээр нэг дорн дахны агуу жанж Марк Антони тэр жанжинд алагдсан байгаа. За ороод 2 дугаар ороод өөрөө болохоор дараа нь дахиад хүүдээ алуулсан гэдэг. Энэ өөрөө аавыгаа альж гарч ирсэн нөхөр те. Хавыгаа алаад дүүгээ алаад. За тэгээ Ромын талд Юли Цезар Карахын Тулааны өвшөөг авахар нүсэр бэлтгэл базааж ирсэн. Юли Цезар бол чадсан шүү дээ те.
За тэгвэл яг ийм бэлтгэл базааж явахдаа Сенатын тагимдаа алуулсан. Тэгснээр одоо парфин эзэнт гүрэн улмаар Ираны ертөнцөд өршөөгдсөн гэж хэлж болохоор бараг тэгж хэлж болохоор байна те. За яг Персийн тэр агуу их уламжлал соёл дарагдаж одоо усттлаа мүдгүүл байх л да. Тэгтээ бас нөлөө Ромын нөлөө орчдөг ч юм уу. Одоогийн Персийн соёл нэг жоохон өөр байдаг ч юм уу. Тийм одоо нөлөө байх байжээ гэж хат. За энэ нөгөө нэг айгуу сони юм байна. Нөгөө олдлогдсон 10,000 зэрэг одоо домогт гардгаар эдгээр чинь нөгөө нэг юунд аян дайнд ашиглаад ингээд бүр өшөө зүүн тишээл ингээд явуулаад исэн. Тийм боолчилдаг. Тэгээ боолчлоод одоо боол цэрэг гэсэн үг шүү дээ. Боол цэрэг болгоод тэгээд нэг хил хязгаар нутгаа. Хүн амьдрахад ер нь бол хэцүү газруудаа. Одоо тэнд ингээд боол болгон ашиглахаар явуулдаг. Тэгээд эдгээр чинь ингэж явсаар байгаа. За зарим домогт бол хятадын зэрэгтэй тулгарч байлцсан гэдэг. Зарим түүхэнд бол хүннүүгийн зэрэгтэй тулгарч байлтжсэн гэж. Тэгээд тухайн үеийн партийн хязгаар нутаг одоогийн Туркменстан эртний Марганад ажилласан цөлсөн гэж байгаа. Тэд нар ер нь наашлсаар байгаа. Тэгээд манай гол модны булчнаас олдсон Ромын хүннүүгийн тийштэй. Легионы аяг байхгүй юу? Тийштэй. Тэрүүн цолтой хүний аяг байхаар байна гэдэг чинь. Тэд нар ер нь бол тэгээд 10,000 хүн гэдэг чинь эр хүн шүү дээ. Олон тодорхой хэмжээгээр сууршин нутгийн хүмүүстэй гэрлэн нааш нахин энэ гайхалтай домог. Тэр тухай хийсэн. Манай Марат Тогшин хийсэн археологийн дугаарууд байгаа шүү дээ. За тэрнээс гадна одоо Ёндонгийн утхан баяр ухаан хийдэг гээгдсэн түүхтэр яг энэ зөрүүлсэн нэг бүтэн дугаар өгдөө. За ийм тулаан болсон байна да. Гайхалтай. За тэгээд явсаар хагаад манай газар нутгаас манай хүннүүгийн булчнаас энэ Ромын легионы цэргийн эд хэрэглэл олдсон гэдэг нь бас гойсон гэж байна. За баярлалаа мөх хатраа гоё дугаар байлаа. Баярлалаа. Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд хүрлээ. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөлийн дугаарыг та бүгд түрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон зовндлоо дэлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд Оргил өд хамттай ураатай Оргил худалдааны төв ивент этгэн та бүгд түрлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаачлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.